Сайн мэцхан үзэгчдээ та бүхэндээ орой минь төргийа. MNC телевиз ярилцах цагаа үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр өнөөдөр бид студидтэй барилга хот байгуулалтын сайд цогтоотрыг урьсан байгаамаа. За сочны студидтэй орж байна. Сайн байна уу сайдаа? Сайн байна уу? За орой минь төргий бидний урьдчилан авсан танд маш их баярлалаа. Баярлалаа. Танай телевиз үзэгчдэд энэ үчи мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр танай салбарын хувьд бол бодлогын баримт төчгөө батлуулчихсан, норм стандартаа орчин үеийн шаардлагад нийцүүлчихсэн гэд хийж хэрэгжүүлсэн зүйл ихтэй ийм салбар байгаа. Тэгэхээр энэ салбарынхаа ажил үйлсийг цаашдаа хэрхэн яаж үргэлжлүүлэх гэж байна? Төлөвлөгөө ер нь ямар шиг юм бэ? Нээсэ дээр хоёлаа яриагаа эхлэх үү? Тэгээ энэ салбар бол бас сүүлийн ерөнд нь Монголд бол 10 жил бол барилгын салбар харьцангуй нэлээд бас амжилттай өсөж явлаа. Байнгын л өсөж явсан. Сүүлийн бас 2-3 жил бол бас нэлээд идэвхтэй хөрөнгө оруулалт, ялангуяа Чингис Бондоос бас дэмжиж нэлээд хөрөнгө оруулалтууд хийцэн. Тэгэхээр хүнд үзүүлэх, харуулах юмтай болцсон ийм талууд байна. Барилгын материалын үйлдвэрлэлд бас нэлээд хөрөнгө оруулалт хийсэн, үйлдвэрүүд нь ажиллаад эхэлж байгаа. Одоо ерөөсөө барилга нь дуусах шатандаа орж байгаа гэл амжилттай зүйлс. Тэгээ энэ бүгд бол бас үргэлжлээд явах ёстой. Гэхдээ мэдээж хамгийн гол юм нь бол бид нар улс орон даяараа юуг өнөөдөр бас ухаарч ойлгож эхэлж байна гэхэлэр төрийн мөнгөөр ингээд мөнгө өвөл юу гэж чинь сансрын пуужинг чинь угсраад хийгээд сансарлуу нисгэж штэ. Гэхдээ тэр нь тэндээсээ олсон орлогоор буцаагаад энийгээ нөхөд яваад авах боломжтой юу гүй юу гэдгээр хөрөнгө оруулалт чинь өөрөө зүв байна уу одоо нүдэ олсон байна уу гэдгийг тодорхойлогдсон штэ. Тэгэхээр одоо энэ төсөв дээр гол яригдж байгаа асуудлууд өдр юу яригдж байна гэхэлэр за энэ дээр бол ер нь төсвөө таны те багасгая төрийн бас оролцоог эдийн засагт хитрхи их энэ оролцоод байгаа оролцоогоо бас эргэж харъя. Тэгэхээр энэ дээр бас энэ төрийн оролцоо талаас ер нь бид нар бодох хэрэгтэй. Юу гэвэл ажлуудыг дэмжих хэрэгтэй. Төр саад болдгоо байх хэрэгтэй. Бизнестэй тус дэмтэй байх хэрэгтэй. Ер нь эцсийн дүндээ татвар төлөгчдөл энэ улсын одоо эдийн засгийн хөгжлийг урагшаа авч явж байгаа. Төрийн албан агчид татвараар нь цалинчичаад нөгөөдүүлгээ бас эргээд юу гэдэг хүнд суртлаар дараад байдаг. Эн чинь эргээд тэдний бүтээгдэхүүнд нэмэлт одоо үн өртөг болж суугаад байдаг. Тэрийг эргээд хэрэглэгчид төлөөд байдаг. Ийм зохисгүй байдлыг бол бид нэр арилгах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө ер нь одоо манай энэ засгийн газрын ч гэсэн явуулж байгаа бодлого бол төсвийг эрүүлжүүлээ, эдийн засгийг эрүүлжүүлээ гэж байна. Тэгэхээр энэ зөв бодлогуудаа урагшлуулах хэрэгтэй. Урагшлуулахдаа эдийн засаг, зах зээлийн эдийн засагтайгаа уялдуулж, энэнийхээ зарчим дээр одоо толгуурлаж явах хэрэгтэй. Түүнээс бол төр гинт сэтэл аваачаал хийгээд байвал цаана худалдаа авахч байхгүй бол яах вэ гэдэг бас хамгийн гол шийдэх асуудал юм шүү дээ. Альва хөрөнгө оруулалтыг хийхэд жишээлбэл баруунд хамгийн түрүү юу хардв? Мөнгө асуудал биш байдаг байхгүй. Худалдаа авахч цаана байна уугүй юу л гэдэг. Хэрэг худалдаа авахч байвал хаанч мөнгө олддог. Өнөөдөр ч одоо манай улсад нэг үе бодох юм бол байшин барилга их олноороо сүндэрлэж байна. Тэгээд сүндэрлээд байдаг баг дунд орлоготой хүмүүс зориулж ин л гэдэг. Гэтэл нөгөө хүмүүс нь байраа худалдаж авч дийлэхгүй хэмжээнд хүрчихсэн юм шүү дээ. Энийг яаж одоо цаашдаа зохицуулах хэрэгтэй? Ипотекийн зээл гэж хэрэгцсэн байгаа. За миний харсан хамгийн сүүлийн одоо тоо баримтаар бол 2014 оны эхний 10 сарын байдлаар 63,000 гаруй хүмүүс энэ зээлд хамрагджээ. Ор хоронтой болж байртай болж. Гэхдээ энэ хөтөлбөр цаашдаа хэрэгжих үгүй юу гэдэг хүлээлт бас байгаад байна. Тийм тэгэхээр ипотекийн зээл гэдэг бол бас ууг нь их чухал. Монголд бол байхгүй байсан. Бид нар ингээд алхам алхмаар Монголын зах зээлийн эдийн засаг их нарийн харилцаанд шилжиж эхлэдэг байгаа байхгүй. Ипотекийн зээл гэж урд нь байгаагүй. Одоо энэ чинь бий болгоо нэлээд түгээмэл бүтээгдэхүүн болоод явж байна. Гэхдээ энэ дээр нэг том гажуудал байна. Ипотекийн зээлийг хүн болгон аавна гэдэг бол зүгээр цаанаасаа боломжгүй юм. Одоо жишээлбэл баруунд байранд амьдарч байгаа хүмүүсийн бүтцийг аваад үзвэл 60% нь түрээсийн байранд. Цаана 30% нь энэ ипотек. Тэгээд нэг 10-20% ч юм уу байраа жинкнээсээ бүх төлбөрөө төлөөд өөрсдийнх нь өмч болоод ингээд хувирцсан явж штэ. Тэгэхээр ийм л харьцаад байхгүй. Банкнаас зээл авна гэдэг банктай олон жил харьцаа таны төлбөр төлөх чадвар олон жил
найдвартай зээлдэгч ангилалд орж иж тэр чинь тэгэхээр бас нэлээд ажил төрөл хийгээд орлоготой болцсон хүмүүст тэр зээлийг банк итгэж өгч байгаа шүү дээ. Тэгсэн хавтгааруулах гэвэл эн чинь жинхэнэ одоо эрсдэлч юм аахгүй. Жишээл Америкийн нэгдсэн улс 2008 оны хямрал гэдэг чинь сүүлдээ юу болж ирсэн гэхээр энэ ипотекийн зээл буюу энэ байраар барьцаалсан зээлээ энэ санхүүгийнхаа бүтээгдэхүүнээ бүр сүүлдээ баг хүмүүс гуйж өгч исэн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө зээлийн найдвартай байдал өөрөө эрсдэлд орсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол тэгж хамаагүй тарааж хийн гэхээр яг өөрөө чи ярьж байгаа хүмүүс одоо юу гэдэг тодорхой хэмжээний орлоготой биш бол тэр ипотекийн зээл байгаа ч авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар энэ зах зээл дээр юу хөгжүүлэх ёстой вэ гэхээр туризм байр. Би бол жишээл баг өөрөө 30 хүртлээ ээж авахал байранд амьдарч шүү. Би ажилд аль хэдийн орцсон байсан биш. Надад байр авах боломж мөнгө байхгүй л байсан. Тэгээ би тэр надад тэр үед хямдхан харин туризм боломж байсан бол би тэрэнд л амьдрэн шүү. Өнөөдөр нэг гайхалтай юм нь баруунд бүх оронд тийм бага дунд орлоготой иргэдээ дэмжсэн тийм туризм байрны тогтолцоо байдаг байхгүй. Тэрэнд хамгийн түрүүн орох уу гэхээр оюутнууд, дөнгөж ажиллаж байгаа, ажилд орж байгаа залуучууд тэд нар чинь амьдралаа цэгцлээд ирэхийг явцаж дараагийнхаа шатны нөгөө харьцаанд орж байгаа байхгүй. Манайд бол тийм нь байхгүй. Одоо манайд ийм туризм зах зээл гэдэг нь их жоохон юм байгаа байхгүй. Бараг гадны хөрөнгө оруулагчдад нэг хідэн мундаг байруудыг л түрээслэх маягаар ч явж байгаа юм уу те. Тэгэхээр нөгөө гол зах зээл дээр явж байгаа юм нэм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо оролцож байгаа хүнийхээ тоо хамаагүй их байх ёстой бөгөөд энэнд оролцох болцоотой хүн их байгаа байхгүй. Гэхдээ энэ туризм боломж байхгүй болохоор энэ ч хэцүү. Жишээл Японд гэхэд Японд туризм ялангуяа энэ оюутнууд те дөнгөж ажилд орж байгаа залуус эднэрийн амьдарч байгаа байрны туризм өнөөдрийн Монголын туризм шиг Япон хамгийн үнэтэй орн гэж байгаа шүү дээ. Тэгэхэд Монголын туризм шиг байж байгаа байхгүй. Тийм хямдхан байлгаж чадж байгаа байхгүй тэнд. Тэн дээр нь төрийнх нь бодлого нөгөө дэмжлэг бүх юм ороод явж байгаа. Тэгэхээр энэ бид нар үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ өөрийг хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Монголд барилгын салбар хөгжсөн. Гэхдээ тэр барьсан барилга эдийн засгийн эргэлтэнд ороод явах харьцаа нөрөө нэлээд хоцорсон явж байгаа. Тэгээ туризм байрыг одоо ерөнхийдөө цаашдаа дэмжиж явна гэсэн үг үү? Туризм одоо бас хангалттай байж чадахгүй шүү дээ. Хангалттай байтугай ер нь баг байхгүй байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө хитгэн нэг одоо хувь хүмүүс юм уу компани төвшөнд л явж байна. Гэхдээ энэ бол ингээд зонхилсон энэ салбарын харилцаа бол чадаагүй байгаа байхгүй. Тэр баруунт чинь 60% туристд амьдарч байна. Тэгэхээр энийг бид нар нэлээд хөгжүүлж явах хэрэгтэй. Энэ дээр тэр туризмын одоо харьцаанд ороход бас тодорхой зохицуултуудыг боловсруулж бас төр засгаар батлуулах хэрэгтэй гэдэг. Хийгдэх юмнууд бол олон л байгаа. Үнэхээр өнөөдөр ажиллах хүчнийг аваад үзэх юм бол ихэнх нь дийлэнх нь залуучууд байгаа шүү. Тэгэхээр эргээд залуучуудтайгаа холбогдсон бас амьдралд ойрхон төсөл болох юм болоо гэж ойлгож байна. Тий, харин ийм яг тэгвэл туризм байранд амьдрна гэдэг чинь муу юм биш шүү дээ. Хүн өөрийн тодорхой цалинтай байна. Тэндээсээ тодорхой хувиа өнөөдөр би моргэж аваад моргежийн ипотекийн зээл аваад тэрнийхээ төлбөрийг төлөх хэмжээний орлогогүй байж болно шүү дээ. Гэхдээ би хямдхан туризм байр багт харин түрээсээ төлөөд амьдраад байх боломж надад байж болно шүү дээ. Төр бол энэ дээр дэмжлэг үзүүлээд ялангуяа хувийн салбар бол өөрөө эндээ одоо цаашаа хөгжөөд явах боломжийг илүү олгож өгөх хэрэгтэй. Энэ дээр нь харин одоо юу гэдэг нь зээлийн бодлого дээр юм уу банк санхүүгийн байгууллагуудтайгаа хамтарч хагаад яаж дэмжиж болохоор вэ? Энэ юмнуудаа бол бид нар бодолцох хэрэгтэй. Ерөн зүгээр эдийн засаг маань одоо төсөв маань бас амаргүй байна шүү дээ. Тэгэхээр сүүлийн жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүн төр гэдэг бол нэлээд том тоглогч болцсон. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүнд нэлээд том тоглогч болцсон, нэлээд том ажил олгогч болцсон, нэлээд том тэгэхээр орлого одоо иргэдийн орлогыг хариуцдаг нэг салбар болцсон байна шүү дээ. Энэ салбар маань хүндэрнэ гэдэг эдийн засагт бас тодорхой хүндрэл авчирч таарна. Тэгэхээр яг энэ үед нь бизнесийн салбаруудаа яаж наацх нь ажлыг хөнгөвчилж өгөөд, хялбарчилж өгөөд, тэр төрийн аливаа хүн сурталаас нь арилгаж өгөөд дэмжиж өгч болох уу? Хоёрдугаар банк санхүүгийнхаа байгууллагуудаа яаж ажиллах вэ? Гуравдугаарт may бодож байгаа юм гадаадын хөрөнгө оруулалтыг энэ салбар руу яаж татах вэ? Гэхдээ энэ салбар руу гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэхээр би бол ингэж барилгын бизнеснүүдтэй маань
уралдаад өрсөлдөөд барилга бариад байдаг юмыг бол манайд өөртөө байгаа юм а бид нар хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр тэд нар барьсан барилгыг харин аваа цаашаа менежмент хийгээд явдаг үйл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр тоглогчдыг яаж оруулж ирэх вэ? Энийг бид нар аягүй сайн бодож энэ дээрээ бол тодорхой арга хэмжээнүүд авч ажиллая гэж бодож байгаа. Би бас бодож илаа та бол засгийн газрыг айл гэд бодох юм бол энэ айлд одоо 2 дахь удаага орж ирж байгаа хүн байгаа. Өмнө нь бол байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан. За тэгээд гадаад харилцааны талдаа бол бас мэрэгсэн туршлагатай хүн гэж хэлж болно шүү дээ. Тэгэхээр энэ салбарыг бас гадаад харилцаа талаас нь төлхөөхөн хөгжүүлэх тал дээр анхаарах байх гэж бодож байна. Би одоо миний бас гол анхаарч хий гэж бодож байгаа юм бол энэ би нэг гайхсан юм юу гэхээр барилгын салбарт гадаадынхан байгаа даа. Тэгэхээр манайх барилгын салбар гэдгийг явцуу ойлгоод байгаа байхгүй. Барилга барьдаг хүмүүсийн салбарыг бид нар барилгын салбар. Үгүй барилга гэдэг чинь тэр барилгыг хэн нэгэн хүн зориулж барьсан биз. Худалдаж авж байгаа хүн бүр хамгийн гол тоглогч нь байхгүй. Тэгээс барьж байгаа хүн биш. Тэр барьж байгаа хүн худалдаж авж байгаа хүндээ зориулж барьсан болохоос барьж байгаа хүн өөрөө өөртөө зориулж бариагүй үстэй. Тэгэхээр энэ худалдаж авч байгаа хүнд энийг хүргэх энэ худалдан авах тал хэрэглэгч талаа нэлээд бодох хэрэгтэй. Тэр үйл хөдлөх хөрөнгийн зах зээл гэдэг чинь барилга барьж байгаа одоо тэр барилга гэдэг бүтээгдэхүүн аваад цаашаа бизнест оруулаад урт хугацаанд эргүүлээд явдаг энэ бизнесийг л бид нар оруулж ирэх хэрэгтэй байхгүй. Энэ бол барилгынхандаа бол эрэлт тал нь байхгүй. Барилгатаа тус дэмтэй. Энэ дээр бол ерөөсөв гадны хөрөнгө оруулалт бараг байхгүй байхгүй. Бараг байхгүй. Одоо ингэ бодлого боловсруулагчтай энэ тэнд ингээл ярихад Монголын за уул уурхаагаас гадна өөр ямар салбар байдгүй гэдээ ярихлаар ямар салбар гэж ярьдаг гэж би ч өөрөө бараг саяхныг хөдөө аж ахуй манай хажуудтай хятадгаа маш том зах зээл байна. Тэрний хүнсийг нийлүүлэхэд бол өстой дуусшгүй том зах зээл байна. Бид нар 50-60 сая малтай гэж ярьдаг шин. Тэгсэн чи үгүй энэ босцсон хот эн чин мөнгө хот барилга болоод хувирсан ингээд одоо үйл хөдлөх хөрөнгө болоод хувирсан мөнгө байхгүй. Энийг бид нар багцлаад ийшээ татахад байгаа байхгүй мэддэхгүй уул уурхаад бид нар ийм их хөрөнгө татаж чадчихсан байж бас авьяасан байна. Мөнгө татаж чадчихсан баг. Амжилттай татаж чадчихсан. Тэгвэл бодит ийм юм дээр татах гээд ягаад оролдоод үзэж болохгүй гэж. Тэгэхээр бинийг энэ талаас нь харж нэлээд хиймээр надад санагдаж байна. Тэгэд гадны хөрөнгө оруулагчтай ярих энд бол харин урамтай. Ягаад гэвэл энэ эд хөрөнгө чинь харагдаж байгаа байхгүй. Энийг шууд үнэлж болох байхгүй. Өөрийнх нь өртгийг ч багцаалаад тооцоолоод гаргаад ирж болно. Тэгэхээр энд бол их тодорхой тоотой баримжаатай хөрөнгө оруулалт байхгүй. Хөрөнгө оруулсан байхад энэ ингээд идэж уугаад алга болчихгүй. Яг үнэ. Гадныхан бид ийшээ ягаад зөрөгтэй бас гадны хөрөнгө оруулалтыг татъя гэж бодож байгаа гэхээр энд гадныхан хөрөнгө оруулалт хийсэн байхад дараа нь бидэнтэй муудалцахлаараа энэ байшингаа үрээд аваад гараа явчихгүй. Нарийн бүдүүнд царгаар авч гарах тухай ойлголт байхгүй шүү дээ. Одоо ингээл Хонконг, Эмират, Дубай, Лондон, Нью-Йорк гэднийг харахад энэ том байшингуудын гадны хөрөнгө оруулагчид айгүй ихээр одоо эзэмшиж өмчилж идэг байхгүй. Тэглээгээд жишээл Хонконгийн айгүй олон өндөр байшингуудыг гадныхан өмчилдөг хэрнээ тэнд гадныхан амьдэрдэг шүү дээ. Би одоо гадаадын хөрөнгө оруулагч учраас өөрийнхнийгээ л амьдруулна гэж хинч хэлдэггүй. Азны юм харин тэр Хонконгууд нь л тэндээ амьдрдаг л байхгүй. Эргээд тэднийхээ үйлчилгээнд тэр байр хэрэглэгдэж байгаа байхгүй. Энийгээд байгаа тэр салбар хөгжих боломжтой. Одоо Эмиратын хувьд бол яг манайх шиг газрын баялагтай орон. Хоёр дахь газрын баялаг маань дуусахад бид нар юугаар цаашаа амьдрах вэ гэдгийг бол ойрхот орнуудын орнууд байнга бодож байгаа байхгүй. Эмират бол жишээлбэл Дубай, Абу Даби хотын шийдэл бол бид нар үйл хөдлөх хөрөнгийн бизнесээрээ цаашаа нөөц маань дуусахад бас амьдраад явах боломжтой юм байна гэдэг хоёр дахь хувилбараа гаргаж ирж байгаа байхгүй. Тийм учраас энэ үйл хөдлөх хөрөнгийн маш олон бизнесүүдийг энэ рүү татаж маш олон том одоо гайхамшигтай байшингууд бариад байна шүү дээ. Мөнгө нь илүүцсэндээ жишээлбэл тэнд дэлхийн хамгийн өндөр байшин бариад байгаа биш. Тэр зах зээлийг хөгжүүлэх гэж бусдын анхаарлыг татахын тулд хамгийн өндөр байшин барьж байгаа. Бид нар жишээл үйл хөдлөх хөрөнгийн зах зээлд монголчууд хөрөнгө оруулдаггүй мөртлөө Дубайд хамгийн өндөр байшин байна гэд мэдж байгаа байхгүй. Тэгвэл үйл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр бизнес хийдэг хүний хувьд хамгийн түрүү анхаарлыг юу татах вэ? Тэд нар л татчих.
Таны хэлдгээр барилгын салбар бол дан ганц барилгачдаар төсөөлөх салбар биш л дээ. Гэхдээ нөгөө талдаа барилгачдаа дэмжихийн хэрээр хариуцлага нэх тогтолцоо өнөөдөр үнэхээр өгүүлэгдээд байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотод нэг өндөр байшин сүндэрлэх бүрт нэг хүний алтан ам явж байна. Энэ байдлыг яаж халах вэ? Тий, би бас статистикийн тоог харсан. Ер нь 2008 онд хамгийн их ийм ослын гэмтэл гарсан байна. Тэгээд харьцангуй тоон үзүүлэлт бол буурж байгаа юм байна. Би одоо энэ салбарыг болонгуудаа өмөрөх гэж байгаа юм биш шүү дээ. Нэг хүний ам ямар ч өндөр байшингаас үнэтэй байхгүй. Тийм. Ямар ч өндөр байшингийн үн өртөг нэг хүний амны хаанч хүрэхгүй хямдхан зүйл байхгүй. Тэгэхээр хүний амаар одоо төлж байшин барихгүй. Тэгвэл нэг юмыг бас бодох хэрэгтэй. Нэг мундаг сайд боллоо гэвэл энийг 100% зогсооно гэдэг. Энэ бол эрүүл биш яриа байхгүй. Яг тэгэхээр осол гэмтэл гарах эрсдэлтэй салбар энэ угаас. Зам дээр гарч байгаа аваарыг би бүгдийг зогсооно гэж замын цагдаагийн дарга яриад авааргүй болгоно гэж ярьж чадахгүй шүү дээ. Яг өөрөө чи хэлсэн гол хийх юм юу гэхээр осол гэмтэл гарахгүй төлөө хамгийн сүүлчийн боломжоо дайгчилж барилгын салбарынхан болон барилгын хөрөнгө оруулагчид ажилдаг байх хэрэгтэй. Хэрвээ энэ дээр ямар нэг юм болдсон бол би авах ёстой арга хэмжээгээ аваагүй байгаад аюулгүй байдал зарцуулах ёстой мөнгөө химнээд хармайлах гэж бодоод хүний аминд хүрсэн бол та хариуцлагаас мултрна гэж байхгүй. Хаалгыг чинь тогшоод таны олох гэсэн мөнгийг бүгдийг нураа. Тантай эргээд эрүүгийн хариуцлагын тооцсон. Хариуцлагаас мултарч ял завших боломж байхгүй гэдэг энэ тогтолцоог л бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл буруу хийсэн үйлдэл заавал хариуцлага дагуулдаг байх хэрэгтэй. Шударгаар бүх юма хийцэн байж хахад нэг хинэггүй хүн би бүсээ бүслэлгүй би айгүй мундаг өндрөөс айдгүй гэж явж байгаа хүн өөрөө хариуцлага алдаад осол гарсан байвал тэгвэл нөгөө байгууллагатай бол энэ чи яг очиод баримтаар бүх юм тогтоно шүү дээ. Тэгэхэд бол тэглээгээ тэр байгууллагатай хариуцлага тооцох хэцүү шүү дээ. Тэнд ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө бас хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Гэхдээ нөгөө талаас энэ бүгдийг хариуцлагын тогтолцоотой шудраг. Түүнээс ингээд бүх юмыг өөрүүлээ зааста нэг хүн үргэдэм бол тэгэл та нарыг өстө бүгдийг чинь дуусгана гэл нөгөөдөл ногт буруугүй байхад хамаг чадлаараа энэ аюулгүй орчинд бүрдүүлсэн байхад нэг хүн арх ууж согтуу байшин дээр гарч ирээд осол гарахад бизнесийн нураагаад байна гэвэл энэ салбарт бизнес хийх хүн байхгүй болж. Өөрөөр хэлбэл аж үйлдвэрийн салбар угаасаа альва нэгэн үйлдвэрлэлийн салбар өөрөө эрсдэлтэй. Гэхдээ миний тавьж байгаа зорилго бол илүү бодиттой зорилго би тавихыг бодож. Судалгаатай юунаас болоод жишээлбэл энэ осол гэмтлүүд гараад байна. Би нэг хувь хүмүүсийн хариуцлага дангаараа гэж бодохгүй байна. Яагаад гэвэл үнэхээр энэ дээр нөгөө компаниуд нь мөнгө хэмнэх гээд аюулгүй тэр дүрм заавраа хүмүүстэй тэр болгонд тайлбарлахгүй хямдхан гэж одоод нэг сургалтанд суусан үгүй юу барилгынхаа ажлыг мэддэггүй юу хамаагүй хүмүүсийг оруулж ирж ажилуулад тэгээд оруулж ирж ажлын байр олголоо гэхэд тэднэртэй заавал сургалт юмыг явуулаад хариуцлагыг ойлгуулад тэрийг хариуцдаг хүн газар дээрээ банк тэр одоо шаардлага тавиад хянаад айгүй олон үе шаттай үйл ажиллагаа явж ийж сая аюулгүй байдал бүрдэх. Аюулгүй байдал бүрдэнэ гэдэг бол нэг сэлэнтэй хүн гарч ирээд за одоо ингээд бүгдийг одоо айлгана гэж бүрдэхгүй. Энэ бол шат шаттай нэг алхмаар хийгдэх юм баггүй. Энэ бүгдийг харин шат шатанд нь байранд нь тавихын төлөө би зүтгэнэ гэж бодож байна. Тийм ч учраас энэ дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын бүр тусгай би газар гаргалаач намайг энэ бүтцийг хийж яхад барилгын салбарынхан таач салбар мэдгүй наадах чинь бол хөдөлмөрийн яамны л ажил штэ. Тийм учраас та өөр дээрээ энэ лаг одоо авах хэрэг байна уу гэж олон хүн хэлсэн. Би тэгээд ингэж айж цугтаад байсан учраас өнөөдөр энэ байдал чинь яваад байгаа. Энийг шийдэх гээд оролдоод үзэлтэй. Шийдэгдснийхэн дараа шийдэгдэм бол энэ газрыг авчаа. Ийм үзэгдэл байгаа цагт энэ газарт ажил байна гэсэн үг. Тэгээ энийг
өөр дээрээ аваад би энийг хийх гээд үзьгээд оролдоод үзэхгүй юм бол би энээс нь холхон бай гэх юм бол зүгээр энэ сандал судал дээр л нэг айтайхан сууж байгаа л явах тухай асуудал шүү. Тэгээд тэрнээсээ болохоос болохгүй хүртэл хүн оролдоод үзэх ёстой. Би хөдөлмөрийн яамны ажлыг авч хийхгүй шүү дээ. Би хөдөлмөрийн сайтаа энэ асуудлаар их тодорхой ярьж байгаа. Хоёулаа хамтраад энэ дээр энэ хяналт юмыг тавиад явъя. Одоо мэржлийн хяналтын байгууллагч энэ дээр хамтраад явах. Энэ хилцэгчнээ хүн ажиллаж байгаа? Одоо бид нар яг энэ бүтц юмнуудаа эцлээд явж байгаа. Манайх бол угаасаа оронтой маань одоо нэг 15%-аар ахаал цомогтлоо. Тэгэхээр нэг 60-аад хүний л оронтойтой яам байна. Салбар нь том мөртлөө жишээлбэл бодлого боловсруулж байгаа яам маань бол харьцангуй жижиг юм. Мэдээж хэрэг барилгын хөгжлийн төв манай агентлагууд байж л байгаа. Тэгвэл тэгээд энэ дээр нь ямар ч гэсэн одоо юу гэдэг боломжийн хэмжээнийхээ оронтойны хүнийг тавиал ажиллуулна л да. Энэ аймгийн төвүүдийг хөгжлийн ерөнхий одоо төлөвлөгөөг гаргана гэж ярьж байсан. Энэ ажил ер нь юу болж байна? За энэтэй холбогдуулаад асуухад шин сум гэж төсөл хэрэгжсэн байгаа. За манай иргэдийн тухайд бол Баян-Онгор аймгийн сумаар илүү сайн мэдчихэж байгаа болоо гэж бодож байна. Тэгээд эдийн засаг хүнд байгаад байдаг энэ жил 2015 онд шин сум байгуулах барих ажилд мөнгө төгрөг төсөвлөгдөж чадчихна уу? Гэхдээ энэ одоо жишээл Баян-Онгорынх бол хийгдээ дууссан. Харин одоо төлбөр нь гүйцээгдээд төлөгдөх тухай л асуудал байгаа юм л. Ер нь олон газар ингэ хийгдээ дууссан явж байгаа. Эн чинь ерөөсөө загвар штэ хүмүүст ингэж болох юм байна шүү. Ийм технологитой ийм барилгууд хийж болох юм байна шүү гэдэг загвар. Энийг аваад цаашаа хувийн хвшлийн салбарынхан маань ингэж явж болох юм байна гэдэг. Түүнээс одоо Монголд 300 хэдэн сумыг бүгдийг ингэнгүүл угаасаа мөнгө хүмүүстэй тавих одоо цалингаа бид нар бодоод өнөөдөр сууж штэ. Тэгээд төрийн одоо жинхэнэ албан акцтаас 15% цомхтох нь гэд яриа сууж байгаа ш. Тэгэхээр нөгөө ахаал хүнчлэхээ хэрээр хүлээж ээж төр бол харин манлайллыг үзүүлж байгаа ш. Ийм загвар байна. Ингэж хийж болж байна. Та нар энэс суралцаач. Энийг цаашаа хувийн салбар аваад одоо эдийн засгийн үр ашигтай бол үргэлжлүүлээд явах боломжтой. Нөгөө талаасаа би зүгээр бас юу бодож байна гэхээр манайх бол илүү хот төлөвлөлт гэдэг талаасаа байшин бариад ахтаа биш. Чи яам гэдэг чинь байшин барьдаг аж ахуйн байгууллага биш шүү дээ. Харин тэр төлөвлөлт суур юмнуудыг хийгээд өгөх хэрэгтэй. Тэгээд тэрэн дээрээ тэр төлөвлөлтийнхаа газар төлөвлөлт хийхдээ одоо ингээ хоосон газар байлаа. Тэн дээр төлөвлөлт хийхдээ тэр газар үнэн өөр болчихж байгаа. Тэр газрыг авсан хүн дараа нь тэн дээрээ үндэслээд мөнгө босгох боломж ч өөр болоо авчиж байгаа. Хөрөнгө оруулагч дуудаж ирээд тэнд хөрөнгө оруулах чахад ийм төлөвлөлтөө энэ дээр тэгэхээр юм хийгдэх юм байна. Энд барьсан юм эдийн засгийн эргэлтэнд орох юм байна. Орлого олох юм байна энэ байшин бол гэд хүн ойлгоод эхэлж байгаа. Хөрөнгө оруулагчийн хүлээлт өөр болчихж байгаа байхгүй. Тийм учраас тэр одоо газарт итгэх итгэл өөр бол тэрийгээ дагаа мөнгө ч өөр болж байгаа байхгүй. Тийм учраас тийм ажлуудаа харин төр хийх ёстой. Тэрийг найдвартай хийдэг байх ёстой л гэж би бодож байна. За сая та бүхэн ярилцах хугацаа ерөнхийдөө өндөрлөх гэж байна. Яриагаа дуусгах юм ганцхан асуулт асуугаад маш тавчхан хариулахыг хүсэж байна. Иргэдийн хувьд нэг зүйлийг биднээс л та байнга асууж байдаг. Яагаад гэвэл нөгөө гүүр болж яадаг учраас тэгдэг болоо гэж ойлгоод байна л да. Амны орон сууцыг 8% хүүтэй зээлд хамруулна гэсэн энэ асуудал юу болж ийнэ? Хизээнээс эхлээд хамруулах боломж үүсэх юм болоо гэж асуугаад байдгийг. Одоо дөнгөж ажилд орсон залуу гэр бүлүүч юм уу ингээд зорилтод бүлгээ дэмжсэн бодлоготой юм байхгүй. Тэгэхээр тэр утгаараа бол мэдээж хэрэг нэгдүгээрт энэ бүлэг рүүгээл чиглээд явж явах ёстой. Надад ч гэсэн хүмүүс хэлж ирсэн л да анхын ипотекийн зээлэн дээр үгүй наатаха бүр одоо юугийн хязгаараа нөгөө 80 м квадрат гэл анхнаасаа энэ чинь хэн зөрүүлсэн харагдаад байгаа үү? Үгүй энийг аваа хийчих болохгүй мó гэж ярьж илээ. Би энэ бүгдийг бас судалж байгаа. Яг гэвэл эдийн засаг маань нэлээд хүндэрчээд байгаа. Энэ үед бол нөгөө санхүүгийн механизм чинь эдийн засгийг дэмжиж өгөх талдаа л явах хэрэгтэй учраас энэ дээр ямар бас шинжлэл өөрчлөлт хийж болохоор байна. Энийг бид нар судлаад явж байна. Гэхдээ альва ийм юмнуудыг бол судалж ижил хийнэ гэхээс би зүрхтэй хүн зүрхээ дагаж бодно гэж явахгүй л дээ хүн
зүрхч боддгоо нөө тархил боддог болохоор тархиараа л бодож явах хэрэгтэй. 2015 оны төсвийн нэмэлт тодтголыг хэлсэж байгаа. Танаас салбараас ер нь хэрэг хэмжээний талт хийгдэж байна. Их танагдаж байна. Тэгээ би бол тэрэнд одоо их ад жаргалтай байгаа гэж би бол хэлж чадахгүй. Гэхдээ би нэгэнт засгийн газрын гишүүний хувьд засгийн газрын ийм байр суурь гарч байгаа. Ерөнхий энэ бодлого нь бол зөв. Харин энэ ерөнхий сайд чи ийм зөрөгтэй улс төрийн зөрөгтэй алхам хийгээд ингээд явах ёстой гэд ядаад үннийг хэлээд байна. Ингэж бид нар газар дээрээ бууж юма үнэн зөвүүр төсөөлж явна. Тэгэхгүй 100 төгрөгтэй гэж өөрөө 1000 төгрөгтэй гэж бодоод яах вэ? Хизээч 100 төгрөгнийхээ хүрээний юм хийн. Гэхдээ 1000-ын хүрээнд бодоод бусдад хоосон юм байх байхгүй. Тэгэхээр энэ боломжийг бас ашиглах л ёстой болов уу гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл ингээд ийм улс төрийн зэрэг гаргаад үнэнтэйгээ нүүр тулаад тэрэндээ таарсан өөрчлөлтүүдийг маш олон хүн таалагдахгүй ч байсан хийхээс өөр замгүй учраас хийгээд явъя. Түүнээс гоё юм яриа суудалтайгаа зуралдаад арай уртхан 2 хоног ч гэсэн урт сууя гэж бодоогүй байгаа тохиолдолд бол ийм хүнээр ийм засгаар юм хийлгчээд тэгээд дараа нь болсонгүй гэж өөрчлөн. Дараа нь өөр засаг авчираад нөгөөх засаг нь өөрөөр явна л үстэй. Гэхдээ гол нь ийм боломж гарч байгаа юм дээр тэр хүмүүсээр галын нат бариулаад юм хийлгэх хэрэгтэй. За баярлалаа. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр энэ орой бид студидтэй Барилга хот байгуулалтын сайд Цогтбаатар Эгүүрлээ бид цаг үеийн асуудлаар үзэгч та бүхэндээ мэдээлэл өглөө. Таны ажил амжилт хүсье. Манай телевизтэй байн хамтран ажиллаж байгаарай. За баярлалаа. За баярлалаа. Танай телевизд бас амжилт хүсье. За баярлалаа.